Этик продакшны нэг залуу нөгөө залуугаа дэндүү амар зодж штт. Ингэж болохгүй штт. Ер нь этик гэдэг чинь ёс зүйн үг штт. Тэгэхээр ёс зүйн бол энэ продакшн тэр жүжигчнээ хөөгд явуулах хэрэгтэй. Хөөггүй бол продакшн нарыг солих хэрэгтэй. За энэ ч гол нь ш. Хамгийн гол нь ер нь хүн зодож болохгүй байхгүй юу? Монголчуудын нэг буруу ойлголт байдаг. Өөрийнхөө хүүхдийг зодвол гэмтрэг биш, хүний хүүхдийг зодвол гэмтрэг гэж ойлгоод байдаг. Үгүй штэ. Өнөөдөр аав нь хүүхдээ зодж байвал ээж нь за манай нөхөр хүүхдээ зодоод гэмтрэг үйлчлээ гээл хүүхдэнцсэн манай аав намайг зодоод гэмтрэг үйлчлээ би гэмтрэгээ хоригч ойлгодгүй. Зодох ёстой юм шиг зодуулах ёстой юм шиг ойлгоод байдаг. Үгүй байхгүй юу? Хууль бол ерөөсөө хүн зодож болохгүй л гэсэн залтаа. Тэгээ ийм учраас хүн болгон хүн зодох ёсгүй гэдэг зүйлийг л одоо багаас нь талхинд нь хүүхдүүдэд суулгаж өгөх ёстой байхгүй юу? Та бүхэн Америк кинон дээр сарж л байсан бах. Хүүхдээ аав ээж нь зодох юм бол хүүхдээ шууд уцаа аваад цагдаа дууддаг байхгүй юу? 911-ийг. Тэглээгээд Америкт амьдрал болохоо ойлцсон байхгүй шүү дээ. Харин ч хүний эрх хэрэгчлөө дээдлэгдсэн дэлхийд гайхагдсан ёс суртахууны соёлтой орн болоод байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол хүүхдээ зодох асуудал байж болохгүй шүү. Зодохгүйгээр хүмүүжүүлэх ёстой шүү л гэдгийг л хэлэх гэсэн.